орой минь төрөгийг энэ тогтоолын төслийг дэмжиж байна. Энэ цэцгийн дүгнэлтийг бол хүлээж авах боломжгүй байгаа юм. Яагаад тэгэхээр сонгуулийн тогтолцоо 90 оны сонгуулийн тогтолцоо пропорционал мажоритарын холимог явагдаж ирсэн. За 2008 оны сонгуул мажоритар буюу томсгосон тойргоор явагдсан. За ингээд дараа нь 20 оных 24 оных бол бүр ингээд бүсчээсээ хэлбэрлэв ингээд ороо явцсан. Тэгээ энэ дээр яагаад би энэ үндэслэл хэлж байна гэхээр үндэсний аюулгүй байдал буюу Монгол улсын язгуур эрх ашигын нэг зүйл нь бол үндэсний эв нэгдэл гэж байд юм аа. Сонгуул гэдэг бол ерөөсөө энэ үндэсний эв нэгдлийг хангах юм зарчим заавал тулгуурлаж явах хэрэгтэй гэж үздэг. Гэтэл энэ томсгосон тойргийн ганц аюул нь энэ бүр улс төрийн нам хамаарахгүйгээр нам дотор нь талцал хаваагдлыг бий болгодог, хоорондоо өрсөлдүүлэх нөхцөл байдлыг буюу энийг дагсан нам иргэд сонгогчдыг талцал хаваагдлыг төргөдөг юм нөхцөл байдал үүсгэж юм аа. Тий. Гэтэл эн чин одоо бүр ингээд нэг намын дөрвөн нэр дэвшигчийг байхад дөрвөлөнгийн биш нэгийн дугуйлал хүчнтэйгээд үзчих юм бол энэ хаваагдлж яг бодит байдлаар хэрэгжих нөхцөл байдал үүсчихдээ. Одоо энэ бодит болсон жишээ нь бол 2008 оны сонгуул байдаг. Том мажоритар. Тэгтэл тэнд бол дотоод дугуйлал дээр саналын хүчнтэй байсан байхгүй юу? Ганцхны дугуйлсан ч хүчнтэй, дөрвийг дугуйлсан ч хүчнтэй байсан. Гэтэл яг тэр үе чадвар санал тоолох машин ороогүй бүгд гар тоолохтой явдаг байсан. Сүүлд нөгөө саналын хуудсуудыг тоолоод үзэхээс ганцхан хүнийг дугуйлсан 3500 саналын хуудас гарч ирсэн байхгүй. Тэгээ ерөөсөө тэр сонгуулийн сурчлагаа нь өөрөө зөвхөн намайг дугуулаараа гэдэг байдлаар ингээд явцдаг. Нэгсний багийн тоглолт алдагдана. Багийн тоглолт гэдэг маань өөрөө ийм нэгдэл байхгүй. Эн чин цаад агуулгаараа нөгөө сонгогчдоо ингээд бүр суман дотор нь ингээд баг 4 мандаттай бол 4 хуваадаг ийм нөхцөл байдал үүсэх юм байнамаа. Тэгэхээр энэ үндэсний аюулгүй байдал Монгол улсын язгуур эрх ашигын нэг зүйл бол энэ үндэсний эв нэгдэл гэдэг зарчим байгаа учраас энэ хэрвээ одоо энэ цэцгийн дүгнэлтийг хүлээж авах юм бол энэ эв нэгдэл хангах боломжгүй нөхцөл байдал руу элэг үнцгээ орно гэж ийм үндэслэлийг бүр тусгаж өгмөр байгаа юм дээр. Тий. Тэгэхээр энэ олон сонгуулийн тогтолцоо байдаг. Бид нар олон сонгуулийн тогтолцоог янз бүрийн байдлаар бид нар өнгөрсөн 9 удаагийн сонгуульд хэрэглэж үзсэн. Монголынхоо нөхцөлд нутагшуулж, тааруулж янз бүрийн байдлаар л үзсэн. Төгс юм гэж мэдээж хаанч байхгүй. Тэгэхдээ өнөөдрийн бидний үндсэн хуулиараа тунхаглаж зарласан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулсан байгаа пропорционал мажоритарын холимог тогтолцоо бол өнөөдрийн түвшинд Монгол улстай бол бас яг тохирч байгаа тогтолцоо гэж бол харж байгаа. Тийм учраас энэ чигээр нь бол ямар нэгэн байдлаар энэ хуулийн өөрчлөлт оруулахгүйгээр нэг дор хаяж 3 сонгуулийн зэвсэгт явуулах шаардлагатай гэсэн юм байр суурь байгаа. Ер нь энэ өнгөрсөн хугацаанд сонгуулийн хуультай холбоотойгоор хэд хэдийн цэцгийн дүгнэлтүүд бол одоо сүүлийн үед орж ирж байна. Магадгүй зөвхөн хүний эрхийн зөрчилтэй холбогдлолтой ийм зүйлүүд байж магадгүй. Тэгвэл энэ сонгуулийн сурталчилгаа, өрсөлдөөн, энэний цаана үлдэж байгаа иргэд, сонгогчдод нэр дэвшиж ялсан тангараг өргөсөн улсын их хурлын гишүүд, иргэдийн хурлын төлөөлөгчид ялагдсан гэдэг ингээд олон зүйлүүдийн эрх ашиг байдаг учраас аль болох тэнцвэрийг нь хангасан, голыг нь олсон, зарчим цөөрөлсөн ийм зүйл заалтан дээр бид нар тулаад явж байхгүй бол хэсэг нөхдийн эрх ашигыг дагсан ч юм уу нэг ийм болохгүй зүйлийг харангуйтаа хит туйлширсан байдлаар асуудалд хандаж ингэж явах нь өөрөө бол парламентын хувьд буруу гэж харж байгаа. Тийм учраас би энэ санааг нэгдүгээр тусахыг, хоёрдугаар гэх юм бол энэ цэцгийн дүгнэлтийг бол ямар нэгэн байдлаар хүлээж авах боломжгүй гэсэн санал хэлье.